Улсын хурлын чуулганаар 2026 оны төсвийн хүрээний мэдээллийг хэлэлцэж байна. Засгийн газраас эх онд төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй, эсвэргээрээ шинэ хөрөнгө оруулалтуудыг танах бодлого баримтлагаар төлөвлөж байна. Энэ хүрээнд 14 мега төслийг эрэмблэх юм байна. Засгийн газар 2026 онд бүсээ чангалж төрийн албан хаагчдыг 9%-аар цомгтон мега төслүүдэд бүгдийг нь бус чухлыг нь хэрэгжүүлэх бодлого баримтлана гэлээ. Гэхдээ баялагын солилцоо хийх замаар төсөв дээр ачаалал өгөхгүйгээр дэд бүтцийн бүтээн байгуулалтуудаа гадаадын компаниудаар гүйцэтгүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ баялагын солилцоо болоод Монгол банкны 7 их найдын алдагдлуудыг тооцвол улсын төсөв аль дийнэ алдагдaltaй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой гэж сөрөгчний гишүүд онцоллоо. Өнөөдөр засаг бол хэвийн үргэлжлээд явж байгаа. Их хурлаар засаг огцрох тухай асуудал орж ирээгүй. Ерөнхий сайд огцрох тухай асуудал орж ирээгүй. Тийм учраас энэ хилцүүлэг бол маш үр дүнгүй болох юм байна. Тийм учраас энэ хилцүүлгийг хойшлуулах гормын санал гаргаж байна. За тэгээд пүүжа дарга санал дэмжигдсэнгүй 15%-аар гормын санал дэмжигдсэнгүй. Ер нь хөрөнгө оруулалтын орон зайнууд нэлээд хумигдана. Өөрөөр хэлбэл төсөв дээрээс шүү. Бид 14 мега төслөөс ямар ч тохиолдолд татгалзаж болохгүй. Яг нь цаг хугацааны хувьд биднээс шалтгааллахгүй хөрөнгө оруулалтын хязгаарлагдмал ийм зүйлээс шалтгаалж бид эренбэнд оруулж болно. Сүүлийн үед гарч байгаа тэр бартер гэдэг төсвийн гадуур зүйл алдагдлыг одоо үндсэнд нь нуун дарагдуулж явах гэж байгаа зүйл шүү дээ. Төсвөө алдагдлгүй батлаад зардлаа жил үргэн бууруулах ёстой. Тэгсэн мөртлөө энэ том бүтээн байгуулалтыг таны хэлж байгаагаар төсөвтө багтаа гэж. Тэгэхээр яаж багтаах вэ? Танд шийдэл байна уу? Алдагдaltaгүй гэж байгаа мөртлөө алдагдaltaй төсөв баталчаад сууж байгаа. Бидний тэр алдагдал чинь нууц хэлбэртэл оруулчихад байгаа шүү дээ. Шөнө одоо эргэж буцаад хэрэггүй. Бид 4 жилийнхаа гараан дээр алдагдaltaгүй төсөвтэй хэдэн жил яваад үзье гэж бүгд шийдчихсэн. Одоо эндээс буцаад хэрэггүй. За эх онд инфляцийн түвшингээ 3-7% хооронд барихаар тооцоолж байгаа юм байна. Харин төсвийн дотоод байдлын зөвлөлийн хийсэн судалгаагаар инфляц 8% хүрэх магадaltaй гэж үзжээ. Төсөлд инфляцийг 2026 онд 7%, 2027 онд 6.4%, 2028 онд 6% хүрэхээр төсөөлсөн байна. Харин төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс инфляцийг 2026 онд дунджаар 8.2%, 27 онд 7.2%, 2028 онд 6.8% байх төсөөллийг гаргасан байна. За бидний оруулж ирсэн инфляцийн доогуур түвшин бол Төв банкныхтай бол харин ойролцоо байгаа. Төв банкны чинь 5 дээр нэмэх хасах 2 гэж байгаа. Өөрөөр хэлбэл 3-аас 7 гэсэн ийм диапазон дотор өнөө өсөлт хэрэгжүүлүүдэд хадгална гэдэг бодлогын зорилттой тавьчихсан. За нэг өсөндөө засгийн газар инфляцийн төсөөлөл дээр хит өөдрөгөөр харж байгаа бол эдийн засгийн зүгээс үнийн өсөлт ард иргэдийн орлогын 8%-ийг нь эднэ гэж үзэж байна.